Аймгийн онцгой комиссийн ээлжид хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд аймгийн онцгой комиссийн гишүүд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхээс гадна тулгамдж байгаа асуудлын талаар санал солилцсон байна. За өндөрлжүүлсэн бэлэн байдлын зэрэгт Дорногов аймаг шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комиссийн алба мэргэжлийн аймагуд үйл ажиллагаагаа султахгүй байхыг анхааруулсан юм а. За энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гарсан байна. Тодорхойлбол 3 дугаар сарын 31 дуустал Айраг замын үеийн хатуучилтай авто замын хяналтын цэгт ариутгал халдваргүй итгэлийг үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн гадаадын иргэн харьяатын газар цагдаагийн газарт Дорногов аймагт ирж буй гадаадын иргэдийн бүртгэл судалгааг гаргаж дараагийн онцгой комиссийн хуралдаанаар танилцуулгыг үүргүүлсэн байна. Аймгийн онцгой комиссийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэрж байгууллагад гамшигаас хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага тоосож ажиллахыг мөн анхааруулж байна. За Улаанбаатар суманд Франц улсын нэг иргэн халуурсан с ิจ гтэй тохиолдлын талаар аймгийн онцгой байдлын дарга Дашнимаас тодруулахад за 3 сарын 2-нд Москва Улаанбаатарын чиглэлээр одоо дээрх иргэн маань зөрч ирсэн байгаа. Тэгээ Улаанбаатар хотод байж байгаад одоо Үржигдэр сайн шаан суманд ирээд тэгээ эндээс Улаанбаатар сумын нутагт үйл ажиллагаа бол уурхад одоо тэндээ тусгаарлагдсан байж байгаа. За ерөнхий нөхцөл байдлын хувьд бол халуурс гэсэн шин тэмдэгтэй. За өчигдөр аймгийн эрүүл мэндийн газараас баг очиж ажилласан. Үндсэндээ бол бас Аз зэрэглэлийн ханиадны ус шинж тэмдэг байгаа. Тэгэхээр бид нар сорцыг аваад өчигдөр орой явуулсан. За маргааш 24 цагийн хугацаанд одоо хариу гарах хэрэгтэй. За тий. Ер нь тухайн иргэн маань өөрөө богоонд бол бүх бэндээ ганцаараа шижирсэн байгаа. За энэ сайн шанд сумын төвөр бол зорчоогүй. Тухайн богоон дотор бол байсан 27 иргэнийг бол бид нар бол тодорхойлоод холбогдох улсууд мэдээллээр дамжуулаад одоо өөрсдөө тандалтын хэрэгээс гарахгүй байх чиглэлийн заавар тусламжууд өгөөд холбогдох мэргэжлийн бол хянаж байгаа. За кемптэр 60 гаруй иргэн байгаа. За бас үйл ажиллагааны зогсоогоо цагдаагийн хамгаалтанд автсан ажилтны байдалтай байж байна. Одоо өөр хүн амьтаа халуурсан шинж тэмдэг бол илрээгүй бүгд хэвэн байх. Хариу маргааш гарч байгаа. За одоогоор өөр Дорногов аймгийн нөхцөл шинжтэй тохиол байхгүй байгаа. Ер нь Улаанбаатар хоттой юм уу буян тухай Сэлэнгээс ирж байгаа гадаадын болон гадаадын нутгаар гадаадас зорчиж ирсэн иргэдийн мэдээллийг бол мэргэжлийн хяналтын байгууллага эрүүл мэндийн газруудаас болоо нэгтгэж аваад тодогдох усууд нь бас мэдээлэлээр хангаж өөрөөсөө тандалт хийх чиглэлийн ажлуудыг зохион байгуулж. За ер нь бас алба бэлтгэл бэлэн байдлыг хангах за иргэдэд одоо өрсөн сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох албадын үйл ажиллагааг хянаж шалгах ажлуудад зохион байгуулж ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоногт бид нар эрүүл мэндийн газартайгаа хамтраад нэгдсэн эмнэлгийнхаа бэлтгэл бэлэн байдлыг шалгаж за эдгээр одоо ямар хэмжээнд ажиллах боломж болцоотой тэр нөхцөл байдлыг тодтогоход одоо холбогдох үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа. За сая бас дарга үүрэг өгч явах шиг ингээд холбогдох байгууллагууд дээр бол шатаалсан байдлаар энэ Улсын онцгой комиссийн бол аймгийн онцгой комиссийн даргын гарсан тушаал төр биелтийг бол шалгах ажлууд бол явагдана. За саяны бусад одоо төр тусгаарлах байрыг бий болгох гэсэн бас үүрэг чиглэлд өгчөөс үүний хүрээнд бол анагаахын ажлын ухааны сургууль болон эмсүүтийн бас байруудыг бол бэлдээд бэлэн байлыг хангаа ажиллаж байна. За мөн хоол хүнсээр хангах тооцоо судалгаануудыг бас гаргаа ажиллаж байгаа. За Улсын онцгой комиссийн бас гарсан шийдвэрийн дагуу Хятад ард улсаас одоо энэ утаагүй түлштэй холбоотой нэг 6 иргэнийг ажлын шугамаар татаж одоо оруулсан байж байгаа. За энэ дээр бол тухайн иргэдээс бас хорцыг аваад бас бид нар бол хөсөт рүү явуулсан байгаа. Тэгэхээр 14 оны хугацаанд тусгаарлаад тэгээ одоо сорцсон одоо мэдээж хэвийн гарах байх гэж бодож байгаа. Тэндээ бас нэлээд нарийн хяналтанд байсан хүмүүсийг татж оруулсан. За ийм байдал бол янз бүрийн асуудал байхгүй бүгд хэвийн байгаа. За мөн нэг иргэн маань одоо Улаанцоо аймагт хууль бус ажиллагаа явуулж байгаа баригдсан. Тэгэхээр хоёр улсын хилийн байгууллагын хамтын ажиллагааны албадан гаргадаг гэсэн юм бэл. Тэрнийхээ хүрээндээ бас татаад аваад ирсэн. Энэ хүмүүс бол ямар нэгэн өвчний шил тэмдэг бол байхгүй. За өнөөдрийн байдлаар аймгийн онцгой комиссд 8 аж ахуйн нэгж байгууллагаас 22 сая төгрөгийн хандив эд зүйлийг гардуул өгсөн байна. За эдгээр хандив эд зүйлийг холбогдох байгууллагуудад өгч зарцуулалтыг ил тод нээлттэй мэдээлнэ гэдгээр аймгийн онцгой комиссийн даргын төвшин энэ үеэр онцолж байсан юм а. За коронавирусын халдвар буураагүй эрсдэлтэй байгаа энэ цаг үед иргэдийг амны хаалтаан зүүхийг эрүүл мэндийн газраас зөвлөж байна.